За сайн байцгаана уу та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээлт таараг юм энэ удаагийн хөзөр дэлгэд эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүлээ та энэ хүнтэй ер нь бүтгэх нь үү, яах нь үү, эвтэйх нь нийлэх нь үү те эсвэл нэг үссэн ойлгох нь эсвэл танад чулуу хөөлгөд энэ гэдгийг хэдүүлээ өнөөдөр үзэх болно. За нээл нь Монголд ирсэн. Өнөөдөр бас оффстаа ирчихсэн сайхан сууж гин. Хүйтэн байна. Тэгтээ тэгээд дулаан орох байдгүй гэж найдаа сууж гин. Ер нь дулаан орно тийм ээ. За тэр ч яах вэ? За 3 үзэр байна. 3 сэлэм, хамблам, тэгээд зоосны хатан. Энэ 3-аас аль нүдэнд туссан хөзрөө ингэ сонгоорой. За одоо ингэ сонгосон гэж бол найдаж байна. 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань 3 сэлэм. За хөзрийг ажиглавал одоо нэгэн залуу баатар ингэ те 3 сэлбэр ингэ бамбааг яачсан нэг одоо цэцгийг хамгаалчихсан байдалтай байна. Ерөнхийдөө бүтэх шанс энэ хүнтэй бүтээдэг хайтайхан юм болох шанс те. За хэцүү шүү. Ер нь бол 10-аас 30%. За яагаад вэ гэвэл ийм байна. Энэ харилцаа яг өөрөө чинь талаас тэр хүний талаас тэр аль аллаасаа тийм жоохон токсик байгаад байна. Яг уу яг уулзахаар ер нь нэг юм хүмүүс үүдэг штэ. Заримдаа хүний харилцааны тийм хамгийн сайныг санаад хамгийн мууг нь мартдаг. Одоо нэг аав арх уухгүй гэсэн өдөр хамгийн ажралтай гэхээр ер нь л нэг юм 7 хоногийн 5 өдөр арх уугаа тэгээ үлдсэн нэг өдөр нь эрүүл байхаар аюул ажил гэсэн үг шүү дээ. Яг тийм маягийн харилцаа наанчин бол ер нь байгаад байгаа юм биш үү? Эсвэл бүр тийм баг байхгүй одоо харилцаа байхгүй ч байгаад байгаа юм шүү те. Та хоёрын хооронд бие биенийг тийм аюул тийм гомдоох одоо тэгээ бас сэтгэлийн шарх үүсгэх гэсэн дараа нь ихэд иглээд одоо эргээд эвлэрэх. За тэгээ тэрнээсээ нэг тийм юм суралцсан юм байхгүй. За эсвэл бүр харилцаа одоо гэдэг чинь те тааг алга болж байгаад буцаад нийлэхтэй нэг одоо нэг тийм хальт контакт үүсгэхээр тэгээд нэг юм жоох юм очоод болждаг ч юм уу те. Нэг ёсондоо энэ харилцаа удаан явах тусам одоо эсвэл найдвар тэгээд удаан явах тусам тэнд одоо цаг завны одоо юу болно зардал болно эсвэл одоо гэдэг чинь худлаа хост найдварын тийм зардал гарах гэдэг нэгсэндээ хост найдвар тэгээ явах гэдэг. Ийм зүйлийг холын зургаараа бол ер нь бол дэмий. Гэтэл энийг та өөрөө яг үндэ магадгүй одооноос тэгвэл ойлгож байгаа шүү. Эсвэл амар их уур хүрээд нэг юм одоо болгоно гэж нэг юм ууртай дайраад байна. Ийм нөхцөл бол ер нь таны жоохон өөрийгөө тийм ойлгооч хэд битгий бас ингэ юу яагаад чи те ингээд өөрийгөө одоо хямраагач өөрөөр эхлэж жоохон тийм эрүүл ухаанаар жоохон тайвшраач энэ хүсэл сонсон хүн та одоо яг сайн хүн өдөө сайн хүн болтой сайн сүнс болтой гэхдээ нэг юмыг амар их тийм хэтрүүлчих гээд бас яах гэдэг мэдхгүй болчих гээд тийм сонирн байгаад байна. Ийм зүйл бол ер нь танд хэрэггүй гэдгийг бол ингээ гарч ирдэг байхгүй юу? За тэгдэм байж. Гэтэл одоо энэ хардаа энэ ингээд одоо энийг нэгснээр болсноор та өөрийгөө одоо аврах хамгаалах, сүнсээ аврах хамгаалах те магадгүй энэ зүйл нэгээд болохгүй мэн гэдгийг ойлгох нь баг энэ амьдралын хичээл байна заа юу. Тэгэхээр нэгсэндээ та хоёрын ер нь бол чи өөрөө энэ зүйлийг сонсон хүнтэй өөрөө ухаарчвал баг энэ бол ер нь дэмий юм а гэдгийг ойлгоно гэдэг хөзөр энэ дээр ингээд гарч байгаа юм а. За нэгтгэн тэгдэг юм байж. Хоёр дахь нь гэтэл энэ ингэж байгаа байхгүй юу? Одоо савааны хүлэг баатар. Энэ хүлэг сонгосон хүн Давид руу хэлсэн шүү дээ. Сайхан сэтгэлтэй, сайн сүнс. Гэхдээ жоохон яг нэг юм жоохон хүнээс чиглүүлэг авахгүй бол яг өөрийнхөө зүтгээд ингэ яваад байхаар бас нэг тийм сайн юмд хүрэхгүй байх магадлал байгаад байна. Энэ хүлэг сонгосон хүн та магадгүй зөв жишээ шүү. Суурьндаа дажгүй толгой ажиллаж гисэн заримдаа одоо гэдэг нь жишээ нь 20,000 төгрөгөөр юм зараад алаад идэх гэсэн ч гэсэн юм зардал нь баг 19,000 гардаг ч юм уу те. Тийм маягийн зүйлүүд тань жоохон болчих гэдэг юм байна. Тэгэхээр ер нь юу ямар байна? Энэ хүнтэй яг бодоод үзье. Энэ хүнтэй ер нь харилцаа яадаг гэдэг юм ер нь хэр сайхан явж иж вэ? За энэ дээр бас хэр одоо алдаа оноо одоо олон одоо алдаагаа давтаад байна вэ? Би эсвэл
одоо ингэ хит амир тийм дайраад болохгүй байгаа зүйлийг би болгох гэж дайраад байна уу тий логикор бодж үзье л та. Эсвэл тэр хүн одоо тийм дэндүү токсик байгаад байна. Эсвэл би токсик байгаад байна уу тий. Тэгэж бодож үзэхгүй үзээд тэгээд дараа нь асууад үз. Яг ийм маягтай дахиад урт удаан хугацаанд яваад байвал бүр яах вэ тий. Яагаад гэвэл магадлал байгаа. Өөршин төрлийн хүмүүс одоо ерөнхий гадарлагыг мэдсэн байгаа хэрнээ одоо дахиж өөрсдөд нөө ч юм уу болгоно бүтээн ч юм уу гээд яг яваад ах магадлал байдаг хгүй юу. Ийм зүйлүүд яг үнэндээ хэрэггүй. Ялангуяа өөр төр чинь заримдаа амьдрал хүний юу гэдгийг сордгийн. Хүнийг хэр сайн таньж байна вэ гэдгээд яг нэг ийм зайны хан шиг эсвэл ажгүй хүн шиг тийм хүнийг краш маяг одоо юм явуулдахгүй үйлвч нь. Тэгээ энэс яг суурьндаа буруу юм гэдгийг мэдчихвэл за тэгээ ер нь юм болчдгийг. Мэдгүй ингээл яваад байвал тэгэл дараа чинь зөв хүнтэй уучих нь хэцүү болчихно. Бүр нөгөө заваарсан юм да автаа те юм болчих гээд учраас ер нь жоохон юу юм шүү. Яг ийм одоо харилцаан дээр ялангуяа хүндэд ортосж байгаа харилцаан дээр одоо юу яарэ зөрөгтэй яг шийдэмгий тэгээ яг тодорхой байгаарай заа юу. Тэгэхгүй бол нөө нэг уг нь манай хүү архихгүй байхгүй сайн штэ гэхэл нэг тийм үлгэрийн хойноос орчих гээд байна. Тэгээд ихгүй бол одоо энэ сайн хараад 10 сэлэм таараа өдрийн за хамгийн хүн төзөв нэг за яг үхэл гэдэг бол нэгсэндээ юу яадаг вэ? Өөрөөгөө алдаад дуусгах гэдэг. Нэг бол тэр хүн эсвэл та магадгүй хойлол ба ер нь бол чийлдээ. Яагаад гэж энэ ингэдэг би хэлсэн шүү дээ зөөлөн сүнстэй хүмүүс токсик харилцаанд орохороо өөрийнхөө нэг тийм гоё зөөлөн байдал гинэмхий тэр хүүхдийн гоё тийм гэсэн байдал алдчихдаг байхгүй юу? Тэгээд нэг юм юу гэдэг штэ бодоод үзье. Нэг 40-50 гарцсан амар ууртай те хүүхдүүд амар чанга загнаал зодоод эсвэл нөхөр мөр аймаг туссаа сэтгэл болоод байдаг. Тийм ананич нэг тийм сайнд ч юм болоог байхгүй юу? Нөхөр токсик байна. Нөхөр ядаргаатай нэг эр хүн шиг байхгүй байна. Хүүхдүүдээс үгэнд орохгүй. Тэгэхээр хүссэн хүсээгүй хүн одоо тийм гоё зүйлэн гэсэн юу ч хөрнө үстэй. Нэг тийм жоохон бүдүүн хадуун тий. Тэгээд нэг юм бас одоо ууртай уцаартай тэгжээж л ойлгодог. Тийм хүн бол хувирдаг. Нэгсэндээ за таныг бас одоо тийм болгон шилэн хайшин. Гэхдээ ерөнхий маягаараа нөгөө тийм гоё одоо сайхан тийм зөөлөн сүнсээ алдаж илүү тийм чанга ширүүн ууртай уцаартай амьдралын ад жаргалыг мэдрэх нь тийм баг болох магадaltaй байдаг учраас ер нь энэ урт хугацаанд бол ер нь дэмий юм аа гэдгийг бол танд хэлээд байна. Ядаж байхад та юу ярьдаг? Одоо ямар хүнтэй цуг байна? Яг тэрнтэйгээ одоо юу адилхан байд юм байна. Тэгэхээр та тийм 50 хүнтэй гоё хүнтэй байвал дажгүй улам 50 болоод улам гоё болоод байна. Жохон нэг юм төрөмгийн эсвэл ядагаад хүнтэй байвал бүр тийм сонирн байна. Эсвэл одоо нэг тийм таныг үл тоосон маягтай хүнтэй байвал та амьдралынхаа турш тэр хүнд одоо тоогдох гэж эсвэл гоё байх гэж нэг тийм хичээдэг нэг тийм нохоошгөл гэх юм уу да. Заавчлаар тийм жохон тийм болчих магадлал байгаад байна. Тэрээсээ ойлгоорой. Тэгэхгүй бол энэ чинь эцсийн чинь хүний амьдрал. Бидний одоо хамгийн чухал зүйл шүү дээ. Ажлын үйлгээд сольж болно шүү дээ. Дараа нь очно. Гэтэл яг амьдралд чухал ханаа олно гэдэг чинь яг үүндээ баг карьераас л чухал өстэй. Яг ийм нөхцөл дээр би таныг одоо яг зөв хүнтэйгээ ялангуяа өөр чин таарах тохирох зөв хүнтэй одоо байгаарэ. Тэгжээж одоо хамгийн юм чинь сайхан болно. Тэхийн тулд зөв сонг, зөв үйлдэл хийгээрэй гэдэг хүсрийг бол хэлж байна. Тэгээ ерөнхий эндээс бол харахад бол дэмий юм а гэдэг бол одоо энэ хүнтэй чинь бол тий одоо дэмий юм бас нэг хүлээгээд хэрэггүй. Одоо яг юугаараа ярихад бол энэ хүн таны амьдрал магадгүй дахиж орж ирж бол магадгүй. Гэхдээ нэг оруулаад нэг тийм сайн мэдээ болыг сонсохгүй байх. Одоо сорилтоос бол шалгалтын хүн юу гэдэг үстэй давдаг үстэй. Тийм маягийн хүн бол энд орж байгаа юм шиг л гарч иж байгаа юм аа. За юу яа? Одоо гаргалгааны наривчсан руу орцгоо. Яг яагаад нэг юм балаа юм болоод байна те? Зя ингэсэ. Зоосны хатан. Тэгвэл аргагүй шүү дээ. Тэгвэл чи уусаа ийм л байх юм шүү дээ. Яагаад вэ гэж таараа хөзөр дундаа одоо зоос бол аюу тийм тайван хэрнээ өөрийнхөө хөзөр бас хургаан зөрүүд. За энэ нь юу гэсэн үг вэ? Тэр хүн таны бодож байгаа одоо тэр крашч байт юм уу, нийллэх гэдэг хүн ч байт юм уу, эсвэл нийлцсэн байгаа хүн ч юм уу, аюу өөрийнхөө
Тэгээд толгой амар сайн ажилт юм байна. Ямарваа нэг зүйлдээ жоохон өөрийнхөө болгоо одоо юу гэдэг чинь те ингэж болно шүү дээ. Та чи тэр хүн явж байгаад одоо аяг хагалсан гэж бодъё. Тэгэнгүүт гинт чанар уурлахгүй юу? Чи надаас намайг стресс дүүлээд би тэрээс юм бол аяг хагалчлаа гэдэг. Өөрийнхөө буруу хүлээхгүй байдаг ч юм уу? Эсвэл ерөнхий байдлаараа та нийс товчондоо бол та зүрхээ дагдаг, тэр хүн тархиа дагдаг. Юу гэсэн үг вэ гэхээр тэр хүн юу яадаг? Яг энэ харилцаанд шууд 100% гаргадаггүй. Гэхдээ гаргаж байна гэж зөндөө хэлдэг. Тийм төрлийн хүн учраас бас нэг тийм юу биш байгаад байна. Өөр төр чинь одоо өөрчлөлт тийм зүйрлэх зорилттой төрлийн хүнд бол аюу төвөгтэй байдалд оруулах гээд байгаа юм байна. Тэрэнд нь мэдээж та өөр байгалийн жамаараа бас ингээд дэмий гэдэг учраас ер нь бол дэмий юм бол дэмий үстэй. Тэр талаас нь л өөрийгөө энэ сайхан ойлгоо гэж л энэ үзэр дээр ингээд гарч байгаа. За юу. Битгий өөр дээр одоо юу яа. Юу гэдэг лээ. За энэ хүнд одоо яг юу юм байгаа. Сайн хандах ёстой гэсэн хүн байгаа. Нэг яасан ч ялаа гэсэн хүн байгаа. Өөрөө бол нэг яасан ч ялаа гэсэн хүмүүсийн одоо тийм төрөл дунд нь яваад байна. Сайн гэсэн хүндээ бол энэ хүн одоо танихгүй байсан одоо нэг тийм сайхан танилцсан ч гэсэн аюу танилцсан юм ч гэсэн аюу сайн хандна. 50 минутанд нэг мэдэхгүй дээ. Одоо яг уу нэг хайрлах ёстой ч юм эсвэл яах ёстой гэсэн чинь бодгол байх. Эсвэл ер нь бодгорчгүй байх заяа. За нэг иймэрхүү. Гэтэл хоёр дахь үзэр 5 сэлэм орхиж явнаа. Ер нь бол энэ харилцаа юм эсвэл одоо юу гэдэг чинь бүтсэн ч бүтээгүйч энэ харилцаан дээр юу яагаад гэж шүү дээ. Таал яг нэг хамгийн болгоё бүтээгээд одоо нэг юу гэдэг чтэй их бацаатай нэг ганц бие ээжүүд гэдэг чтэй их бацааны ээжд 30 идтэй ээж нь 50 60 харцсан хойстэй ээжийнхээ мөнгө зүүн хамгийн мод төвлөөл гисэрнэ ээж нь хаад тэгэл ээж нь өрхөө нэг тэтгэврийн барайл хонь сүгэдэг жоохон тийм харилцаатай байх магадлал байж шүү заяа. Гисэн ирнэ хүүхдэн тэгээд нэг мөнгөнд дуусгаж юм ямар нэг болох юм эсвэл одоо хүн задуулахаар ирдэг, ээжигээ санаад ирдэг. Тэгээд тэр нэг тийм одоо гавь явуулаад ирж байгаа гэсэн өөр одоо нэг тийм өөр очих газар болчдөг. Тэнгөт ээжтэй ш тэгээд. Тэр шиг энэ хүн ч гэсэн бас чи байгаа ш тэгээд. Жохон бас орж ирэх гэдэг магадлал бол байна заяа. Түр үсэн ш тэгээд сэтгэл гараад хүндээ бол хөрш сэтгэл гарах юм аа гэдэг. Харин энэ хүн сэтгэл гарахгүй хэрэг зөрөөд хүнээс өөрчлөлтийн хүнээс юм авъя гэвэл аюулсаа авах магадлал юм бол бас байгаа. Нэг ёсондоо дэмий юм бол дэмий юм гэдгийг л нэгсэн дөрөвжихаар хэлээд байгаа. Тийм учраас одоо орхисон аюу дээр шүү. Анаахан бол өөрөө чинь нэг тийм орхино гэхэд бол мэдрэмж одоо гэдгийг хайрын гэх мэдрэмж л нэг орж ирэхгүй. За мэдрэмж орж ирлээ гэхэд ер нь нэг тийм энэ хүн яагаад нэгсэн маягаар мэдрэмж орж ирэх болно. Одоо тэр хүний хувьд бол нэг бол одоо өөр чинь юу байхгүй харилцаа мэдрэмж аяга багтай эсвэл байлаа гэхэд хайр сэтгэл халамж ихээсээ илүү одоо энэ хүний эрен тойронд байж надад туслаад ингэж байх ёстой юм а гэсэн одоо юугаар л жоохон байж магадгүй байгаа дээ. За 3 дахь өдөр нэг сет нэг зоос. Магадгүй энэ ухаарл танд одооноос орж иж магадгүй энэ гэхдээ юу яах байхаа яаж яг тэгээд энэ зүйлс сонсон хүн та бас яг энэ хүн жоохон сайн юм шиг байна. Гэхдээ яалч үтэн жоохон ухаарл хэрэгтэй заяа. Энэ аль талаас чинь ер нь бол дэмий юм бол ер нь дэмий юм байт юм аа гэдгийг аюулсан ойлгож ухаар халангуй өөрөө чивд бол ухаар хэрэгтэй байна. За яг одоо ингээд юу яэл да болох юм бол болдгоор гоё болно. Энд чинь амьдрал шүү дээ. Өөрийнхөө одоо юугаар зөндөө юм амьдрал одоо болж байгаа. Гэхдээ бас хүнээс таныг сориод байна шүү дээ. Ийм юм болох шаардлага байна уу гэд амьдрал асуугаад байна. Яг нэг ийм тогтвортой хэрнээ бас багаар ч юм уу тийм зүрхсэтлээ өөрчлөлт хүлээгээд байна. За юу. Энэ бол амьдралын заяа биш, энэ бол амьдралын нэг сорил. Дагаад хэлээрэй. Энэ бол амьдралын заяа биш, энэ бол амьдралын нэг сорил байгаад байгаа юм. Тэгэхээр одоо ухаарвал сайн байна. Ухаарахгүй бол тэгээд одоо дараагийн видео үзэх надад хайш юм зү. Ер нь болчод ухаарчаарэ тэгээд гойж энэ одоо хэцүү байна. За тэгээд товчхондоо дуртахад бол ер нь нийлэх магадлал нэг 10-20%. За нийлсэн ч гэсэн тэгээд бас айхтар цагаан бүтэх магадлал бас 20-30%.
За үнэхээр ингээд амар болгоё бүтээг те өстэй нэг хараал өрөөлөнд хэлж байгаа чинь өсгөл хонь ургаар тахил үрж байгаа чинь бүтлийг болгоё бүтээг гэвэл тэгээд за өстэй өөрөө л хоньоос нь бараг л атом ашиг гүйдгүн бол өөрөө л хоньоос нь нэг юм одоо тэтгэврийн ядуу өгч шиг хоньоос нэвтрээ байдал гүйдгүүл юм бол одоо хэцүү шүү. Ерөнхий байдлаар ихэнхэн бол толгоогоо дагдаг учраас одоо жоохон илүү өөрийгөө хайрлах, бус хүмүүсийг хайрлах нь бага. Ямар ч байсан өөр чинь хайрлах хайрч юм уу өөр чинь тавьж байгаа өөр чинь одоо бодож байгаа бодлоо аяга бага байна гэдгийг бол хэлж байгаа юм шүү. За тийм сахиусан тэнгэрүүд харин одоо юуг зөвлөж байна харцгаая. За эхнийх нь дотоод хүндээ жоохон итгэмээр байна. Одоо өөрийнхөө ууг нь хөтөд сонгосон та хүнтэй одоо өөрөө тийм зүүнсээ мэдрэмжтэй байна. Гэтээ өөрийнхөө үгэнд одоо толгойд ордгоо байна. Яг гэдэг юм бэ. Ялах гэдэг юм бэ, тэ? Юу яг өөрөө чинь зүүн савин айгуу сайн одоо орж ирдэг. Үнэн хэлдэг гэсэн хэрнээ эцсийн үчистэй хүүр юмаа гээл тэгэл яг одоо нэг өөр юм хийгээд байна. Ийм зүйлүүд ер нь өөр чинь байгаа тэрэггүй. Эн чинь юу штэ? Бид нар одоо нөгөө танихгүй хүн одоо ингээд танилцсан байрыг гэвэл баг хот хэлдэгсэн шүү дээ. Танихгүй хүнээс хол яваа гэдэг. Гэтэл одоо зүүн сувч нь яг тийм юм хэлээд шүү дээ. Бүтэхгүй хүнээс хол яваа гэдэг. Эсвэл энэ тийгээд ууган зүүн сувч өмнө л ирдэг юм. Нааш сар бол жоохон сонсдгоо. Тэгэхээр сонсож яваарай заяа. Нэгт. Хоёрт каунслинг. Ер нь жоохон зөвлөгөө авах хайр дурлалын тал дээр хүний таних тал дээр жоохон зөвлөгөө авах хэрэгтэй байна. Ментортой ч юм уу сүүл хүмүүст асуумаар байна. За үнэхээр асуугаад хүн байхгүй яах гэж явал над руу холбож болно. Би одоо Монгол ирсэн байгаа, офстой болсон байгаа, уулзч юм эсвэл онлайнаар үзүүлж болох юм байгаа юм шүү. Тэгээд юу холбогдоорой. Нөгөө талаас энэ ингэдэг юм байна. Магадгүй та яалтчгүй жоохон тийм заримдаа өөрийн амьдралаа хүнээр ингээ хэлүүлсээр байгаа жоохон сурцсан байх магадaltaй шүү заяа. Хүнээс юмыг сайн асууж магадгүй бодсон хэрнээ нэг тийм тухайд заа гэдэг өнгөрцөн юм чинь айгүй чухал байх бас байж болно шүү дээ тийм үстэй. Яг тийм зүйл одоо бас байж магадгүй байгаа учраас ер нь хүмүүстэй маш сайн ярилц одоо асуу гэж бол гарч байгаамаа. За юу вэ? Та хоёрын одоо энергийн цохилгоо ямар хөө харъя. За эхнийх нь 7 зоос. За ер нь одоо ингэ за энэ ингэж хэл гэрэл цаатай. За хөдрийг ажиглал юу байгааз одоо нэгэн эмэгтэй ингээ холуу налчихсан. Одоо бас нэг тийм юм хүлээж байж байгааз. Одоо үргэлжсэн хүлээж хаашаа. Ер нь бол та энийг бол бас нэг болчоосоо бүтчээсэй гэж бол тийм найдаад байна. Ууг нь болчулж яг ууг нь сайн л да. Гэхдээ болохгүй гэдгийг бол ер нь та гадарлаад байгаа хэрнээ зүрх сэтгэлтэй тийм жоохон найдсан маягтай, болгочоос гэсэн маягтай нэг юм тал талаасаа бол орсон хүн л яваад байна заа юу. Яг уу тэгээд болох л за болох ч явах тэгээд ямар ч танилцлаас л юм байна. Гэтэл нөгөө талаас ямар байна? 8 аяга. 8 аяга бол юу гэдгийг ер нь ингээд бас болохгүй нэ, бүтггүй нэ, энэ хүнээс бол нэг тийм лаг үр дүн гарахгүй нэ гэдгийг одоо яаж үзрэхгүй юу? Ойлгох үзэр, цааш явж байгаа үзэр. Аяга бол юу гэлээ? Мэдрэмжийн хөзөр. Тэгэхээр одоо энэ мэдрэмжний чинь одоо ингээд юуг нь харж агаад за энэ одоо нэг тийм гоё филинг юм тийм нэг байхгүй, байлихэд аяга баг ч юм уу? Одоо өөрөөс чинь харах хандлага нэг тийм юм байхгүй байх гэдгийг одоо энэ хөзрөөл хэлж байгаа юм шүү. Тэгэхээр магадгүй энэ харилцааныг бас эцэст нь дүгнэхэд бол чи энэ үсгийг сонгосон хүн та одоо энэ хүнээс аюухгүйгээд харшиг байна. Миний өгш найзаа анда бураа толгоогоо ажиллаа заяа. Маш сайн бод. Хүн өөрийгөө хайрлаж явахгүй бол бусд хүмүүс өөрийг чинь хайрлахгүй шүү заяа. Эхний хэлж байна. За ингээд эхний хөдөр маань дуслаа. Хөдөр дэлгэцэн таалагдсан бол лайк тараараа шеэр хийх үзэх дараагийн мөн донешны бол маш баярлах болно. Мөн Google-ийн утга нэрийг юу гэж хэмжүүлэх юунэтлээ төлж зэмшүүлээ. Дөржлөө сайхан манифест хийгээ зэлбэрлэл ирүүлэх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сайн өссөн өрөө. Мөн дашин дуртахад одоо Монгол ирсэн байгаа учраас одоо холбогдох хүмүүс нь сайхан холбогдоод Instagram, Facebook чатарсаа асуугаарай. За тэгээд мөн одоо юу яавал гэдгүүлээ байнгын стресстэй төвхтэй хэцүү байгаа бол та бүхэн энерги зөвлөг оргол авсан хэрэглээд үзээрэй. Одоо бас би Монголд ирсэн офсороос анзаарна. Би зарим хөргөлтөнд явна. Ингээд 10-20 минут давстаас нөрөөд 10-20 минут одоо ингээд бяцлалыг гаргах гэхээр аюул сайхан тавьж чад гэдгийг гоё л гаргах юм ааш заа юу. Тэгээд
хамгийн сүүлд нь хэлье. Чи энэ зүйлийг сонсон хүн та яг өөрөөдөө хайртай юм. Зур бодоод үзээрэй. Хэрвээ хайртай байсан бол магадгүй өөр хүнийг ингэж тавихгүй одоо өөр хүний төлөө ингэхгүй байсан баг. За тэр ч яг тэгээ одоо дараагийн одоо эхний өдөр маань дууслаа. Та бүхэнд хамгийн сайн санагдсан өрөө. Тэгээд дараагийн үзэл дээрээ одоо хоёр дахь үзрөө дэлгэцгээе. За хоёр дахь үзэр маань хамблам. За хөзрийг ажиглавал одоо хамблам бурхны ариун шавнартай багшлан багш нь одоо ингэ сургаалan айлтаад 2 3 урд нь 2 дүүртэй шавнар нь одоо ингэ бас одоо суралцаа байж байна. За ер нь бол энэ хүнтэй бүтгэхгүй тал дээр бол бүтэн гэхдээ шүү. За хувь тавилан өөрчлөн даалгавар өгöd. За миний өгшөө бороо найзаатай андаа эсвэл айнаа юу ч гэдгийг энэ хүнтэй үнэхэр бүтээмэр байгаа бол эхлээд хийх юма хийнэ. Яг гай юма тодорхой болгоно. Олон зүйлдерээс хийнэ. Та хоёр ер нь бол чи аль талаасаа сэтгэл зүйн талаас ааш тэр өөр бус талаас ааш тэр арай бэлэн болоогүй байна. Энэ тал дээр бас нэг өнгөрсний сэтгэх одоо шарах сорж байдаг юм уу? Бас эсвэл хувь тавилангийн одоо сорилж байдаг юм уу те? Бас нэг бурхны учрах хэвээр ариун цаг гэж юм байгаа шүү дээ. Тэртлийн зүйл дээр бол арай болоогүй байна. Тийм учраас ерөнхий байдлаараа битгий яар зөөр юмаа сайхан тодорхой болгох хийх юмаа хийгээд амьдраад явдаг. Тэгж явж байхад одоо ерөнхий байдлаараа болно гэдэг хөзөр энэ дэр ингэж гарч байгаа юм аа. За энэ хамблам чинь юу шүү дээ хөө. Энэ ингэж байна. Энэ хөзөр сонгосон хүн та аюу тийм суурандаа сайн хүн. Гэхдээ яалтчгүй одоо энэ одоо таны бодож байгаа багч бүтээгч хийсэн хүнийг одоо гэдгийг танаас бусд хүмүүс таалдгүй ч юм уу нэгсэндээ хүн хоорондын харилцааны жоохон юм бол байгаад байна. Тэгээд дээр нь бас түрүүчийн юу юм л да одоо нэг өөрийнхөө амьдрал болгоё бүтээ гэж байгаа хэрнээ юу гэдгүүлээ айгүй тийм хөнгөн байгаад байна. Энэ харилцааг ямар нэг одоо энэ зүйлстэй аюу тийм хөнгөн хүлээж аваад байна. Гэтэл энэ дээр яг тийм нухацтай, шийдвэртэй одоо яг гол нь өөрийн гэсэн толгойтой баймаар байна. Одоо тэгэхгүй бол та зарим хүн ингээл одоо манайхан хийж явах гоё шүү дээ. Тэгээд нэг хүнээр үзүүлнэ. За тэр хүн нэг тийм гин хүмүүс өөр хүн үзүүл нүггүй гэн тэгвэл нэг болчонгууд 3 хүнээр үзүүлээд тэгээ 2 болсон дээр нь тэгээд хийждэг. Гэтэл энэ толгой нь хаана байгаа тийм үстэй. Яг тэрнтэй адилхан та бас жаа толгойгоо явах гэдэг магадлал байгаад байна. Хүн нэг тийм сайн шилгүү сайн юм шиг хүн үгүй гэж хэлгүүд үгүй юм шигтэй тийм маяар яваад байна. Энэ болохгүй. Ийм зүйл хэрэггүй. Харин бүр тэр тусмаа юу ягаарай. Одоо яг та энэ хүнтэй яг болгомоор байна уугүй юу гэдэг яг өөрөө сайхан одоо асуугаас энэ асуулаад үз. Хэрвээ яг үнэхээр ингэ би энэ хүнтэй болгомоор байна те бүр бот одоо ийм асуудал ингэмээр ингэ сайхан тодорхой болж байгаа бол яг болно. Яг өөрөө одоо нэг тийм хүнээс сонсдог юу биш яг өөрөө толгойгоо шийдээд тааж яваа. Энд чи одоо та насан турсан хөө. Насан туршаагаа байсан ч гэсэн энэ одоо ховын хайр сэтгэлж үт юм уу эсвэл харилцааны шийдвэрээ гаргах бүрэн эрх зүйн чадамжтай хүн. Гэхдээ нэг тийм бус хүмүүсийн яриаг сонс битгий яваа. Зэрэг өөрөөр хэлбэл яв гэж бол энэ одоо хамблан гэдэг үзэр гарч иж байгаа юм. 3 дугаарт энэ юу ч тэхөө амьдралд ер нь жоохон суралцвал ямар вэ те яг өөрөө нөө толгоогоо даах гэдэг чинь зүгээр нь даахаас гадна одоо за яг хайр сэтгэл яг дүүрч гэж ер нь юу ямар байна яг өөрөө амьдралаа бүх юм толгойгоо мэдж явмаар байна. Санхүү талаас тэр бус хүмүүсийн харилцаалаас тэр нэг одоо хариуцлага талаас тэр өөрөө ингэж явж байж ер нь нэг сорилтоо орж ирэн шүү. Энэ хүнтэй бол яг болохгүй болно. Гэхдээ юу яах вэ? Өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө бүрэн одоо ингэж ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй мэдэрчээж тэгжээ сайхан болно. Тэрнээс зүгээр нэг сайхан явж байгаад бүлчин болчих гэсэн бол биш шүү заяа. Нэгсэндээ бүтэх магадлал 60%. Тэр 40% цэвэр цэнээс хамаарна. За нэгт хөзөрд юм байна. Хоёр дахь нь нэг сэлэм. Энэ юу яаж гэнэ? Магадгүй одооноос та одоо л ер нь нэг те болгоё бүтээ одоо жоохон ингэж одоо л жоохон нэг юм айтайхан бай гэдэг рүү орох гэдэг нэг үгүй юу.
Энэ нэг сэлэн бол өөрөө сэлэн бол өөрөө нөгөө нэг таар үзрийн логик үзэр. Бас тодорхой байдлын үзэр. Бас шийдвэрийн байдлын үзэр. Яг энэ шигээ одооноос ч гэсэн хамаагүй. Ер нь яг шийдэмгийн талдаа гаргаад энэ чинь хувь тавилан чинь юм байгаа шиг хэлсэн шүү дээ. Хувь тавилан байгаа. Гэхдээ энэ чинь зарим зүйл дээр бол уул овоотой янз бүр давах хэмжээнд давж иж одоо тэр хувь тавилангийн дараачийн замаар явах хэрэгтэй байдаг. А яг энэ хүнтэй харилцаж гэсэн яг тийм байгаад байна. Тийм учраас яг энэн дээр яаж бүтээх юм? Тэг хинэн илүү сайн бүтээх юм? Одоо хизээ бүтээх юм те? Тэг хаана байвал яах юм? Гэхдээ тэрийг илүү тийм жоохон нааштай байлгах хэрэгтэй. Одоо бас илүү хурдан байх хэрэгтэй. Тэгэхгүй бол тийм цагаан сарын дараа жилийн цагаан сарын шинийн 5-нд хоёлаа уулзцаая гэдэг нэг тийм балаа тийм юм ярьж болохгүй. Харин бүр одоо юм ашлуулад за одоо орой болгон сайхан ингэж уулзна. Одоо ингэж юм болох нь те. Энэ дээр би одоо толгойд барин за энэ хүний би одоо энэ зүйлийг би энэ хүнд одоо даатгаж үлдээ тэгээд тийм тодорхой бөгөөж жоохон шийдэмгий явахгүй бол яг үнэнийхээ та юмыг жоохон хүн гэлтгүү жоохон тийм хойшлуулсан, тайван одоо назгаарсан тийм байдлаа байгаад байна. Бусад зүйлээр назгаарч болно. За тэгээ бас нэг зүйл байна. Энэ сэлэн эхэлж байгаа нэг юм таны хувьд за тэгээ нэг орсны руу орчрээ. Дараач үзэг зөвлөж сайлт орчиход 10 сава амьдралын хамгийн хүнд хэцүү зүйл чинь бол одоо бас за хүнд хэцүү жоох ер нь тийм сорилттой үе чинь бол бас орж ирэх гэж байгаа шүү. Тийм учраас юу яагаараа заа юу. Энэ дээр олон зүйл давхцсан тэгээд дээр чинь нэг сэлэн. За тэгээ 10 сава юу гэсэн үг вэ гэхээр одоо нэг сэлэн бол таар өдрийн одоо хамгийн сэлэний хамгийн ихний өдөр. Тэгэхээр 2 сэлэн, 3 сэлэн, 4 сэлэн гэж явна. Бас жоохон энэ харилцаа, энэ болгож бүтээх зүйл нэг тийм амархан, атайхан тийм бүтшин гэсэн үг бол биш. Хувь тавилангаас цаашаа тийм соригч юм уу янз бүр зөндөө юм болно. Тэгээ тийм учраас юу яагаарай. Ер нь жоохон нэг юм шииртэй тэгээ хүмүүс өөрчн гэсэн бас нөлөөлөх гэж бас оролдох учраас аюу тийм бодолтой, тооцоотой ер нь хүний үгээр гэхгүйгээр яг хүнээс зөвлөгөө авч болох ч гэсэн яг өөрийнхөө үгээр, өөрийнхөө ойлголтоороо одоо яваарай тий. Анх одоо яг нэг шийдсэн юм байгаа штэ. Тэр шийдсэн юм дээрээ одоо нэг их битгий зөрж яваарай гэж л одоо бол ерөөхдөө хэлмээр байна заа юу. Яагаад гэвэл нэг ер нь сэлний төрлийн хөзрүүд нэгээс эхлэхээр нэг тийм сайн хөзрүүд байдгүй. Ховролтой. Тэгэд толгоогоо маш сайн ажилуулаарай. Бүх юм тодорхой байлгаарай. Тэгэхгүй бол та хоёрын хооронд ерөнхийдөө бүтгэж гисэн сорил зөндөө орж ирэх юм шүү гэдгийг аягүй сайн ойлгоорой гэж одоо ингэ үзэр гарч иж байгаа юм аа. За юу яасан? 3 дахь хөзөр 10 сава. За хөргөж аваас өдөр дээр нэг хөл үцхэн гар 10 мод ингээд үүрцэн их л ядрангуу тэгээ шүн дүнтэй явж штэ. За энэ хөзөр маань нэгдүгээр тийм юм. Яг энэ харилцаа түрүүч хэлсэнчлэн бүтнэ. Гэхдээ зөндөө юм болно. Ялангуяа одоо олон юм зэрэгцсэн шүү яг энийг бүтээгээд ингээд явах хооронд. Тийм учраас битгий жоохон нэг өөрийгөө бас сайн амраа, өөрийгөө бас жоохон хайрал одоо дан ганц хүн одоо ядж яхад нэг юу гэдэг штэ. За ястаа нэг юм байж байгаа мөнгө санхүүж баг болоод хүнтэйчний харилцаагүй байж үж яхад огцом амар ажлыг салинж байгаа. Аюу дажуу орж ирээл бас хүмүүс аюу орж ирдэг штэ. Тийм хүмүүс байдаг да. Яг тийм маягийн зүйл жоохон болох магадaltaй учраас эр хүнтэй болгоё бүтээгээд токсич юм эсвэл ямар нэгэн харилцаанд орох үед бас амьдралын өөр сонин сорилт орж ирэх магадaltaй юм шүү гэдгийг л нийт ингэ хэлж байгаа юм. За түрүүчийн дурдсанчлан хоёрт гэхдээ тийм ядаргаатай үйл явдал тийм амар удаан болохгүй. Яагаад гэвэл одоо энэ эргээр юм байдаг юм. Ууг нь бол яг одоо мань хүн гэрлүүгээ ойрхох явж байгаа байхгүй юу? За стений 5 алхаад 10 алхаад гэрлүүгээ орлоо гэдэг шиг одоо таны энэ харилцаа ч гэсэн наантай болох харилцаа ч гэсэн нэг тийм таныг удаан янаглаа, зовоогоод нэг тийм шанахтаж хатаад явахгүй. Хурдан төс төсгэж юм болно. Тэр эвтэйгээ шийдэж чадвал амжилт төсөе. За ер нь бол шийдчих байх. Гэхдээ үнэхээр ядаргатай санагдах байх заа юу. Би үннээ хэлье. Тийм учраас жоохон эрийн хямртай байгаарай. Одоо эсвэл бүр болох те одоо тийм эмийн хямртай байгаарай. За тэгэд
бүх юм тодорхой байх ёстой. Хамгийн гол нь та өөрөө толгойтой байх ёстой. Энэ хүнтэй ингээд би бүтээгч байгаа учраас би ийм зүйл болж байгаа юмыг та өөрөө ойлгож ухаарсан байх ёстой заа юу. Үгүй бол танд хүмүүс янз бүрээр зөвлөж хэлж таарна. Зарим нь бүтэн, зарим бүтэхгүй, зарим нь хаяаш, зарим нэстэй одоо нохоо ер нь яагаад эрэгтэй хүний нохоон үрээр даалдгийг. За яг тайлбарлаад, байсаг тайлбарлаад өгөө заа юу. Коммент бичээрэй. Яг яагаад одоо чамаас дажгүй юмыг нохоон үрээр даална гэдэг юм бэ? Тайлбарлаад өгөөрэй. Одоо тийм маягийн хүмүүс ярьж таарна. Энэ болгон дээр одоо яг толгоогоор маш сайн бодож шийдсэн юм да шийдсэн гээд явж заа юу. Тэгэхгүй бол наа хүн чинь жоохон ядаргаатай өвшиг хэрнээ суурны гайгүй хүн байх шиг байна заа юу. За харин одоо гаргалгааны наривчлсан хөсөрлөөгөө орцгоё. Угаасаа ингэл аргагүй шүү дээ. Тэгэхэд. Хөөе, та нар дунд нэг тийм бөхмөх үздэг хүн байна уу? Эсвэл яалчгүй нэг юм нас жоохон 30-руу төгөхөөр тийм бүх сонирхолтой болж байна уу? За тэр жоохон. За эхнийх нь 3 аяга. За юу яасан? Энэ харилцаа бол уг нь нэг тийм мэдрэмжийн хувьд ингээ яг гой бүлгэж бүтээ ингээ явж хахад л уг нь мэдрэмжийн хувьд ажралыг өгөх сайхан харилцаа байна. Ихтэй хэлж байгаа шүү. Бүтэж байгаагаар мэдрэх үед яагаад гэвэл магадгүй өөрөө ч юм уу эсвэл тэр хүн заварг айл нь л байх л та. Юу яагаад байна? Яг мэдрэмж одоо тийм бие даасан байдал те хувь хүний чадвар яадаг гэдэгт тэр айл талаас жоохон майланхий байгаад байна. Яг өөрөө чинь энэ үзрэл сонгосон хүн та арай дээр юм. Ихтэй майланхий байна. Яг энэ харилцааг болгож бүтээгээд ингээд явах үед юу яах вэ? Нэгт хувь хүний одоо бас нэг ийм байх хэрэгтэй мэн тийм байх хэрэгтэй тийм толгоогоо даадаг хүн хөгжих нь байна. Хоёрт яг амьдралын хосын харилцааны те сайн сайхан одоо хайрыг мэдэрч сурах юм байна. Уг нь аюу тийм дайжгүй харилцаа одоо уг нь бол юу гэдгийг эвтэйхэн хэдийн юм нэгээр аргалчд бол энэ аюу сайхан харилцаа гэвэл мөн ихтэй аяг гэдэг чинь мэдрэмж. Мэдрэмж чинь нэгс нь юу тогтургүй. Энэ тогтургүй байдал нэг нь орж яхад нөөх нь тогтвортой байх хэвээр нөөх нь тогтургүйд нэг нь гарах хэвээр яг ийм логикийг яг өөрөөрөө суулгаж иж 3 аяг буюу ажиглаа явах бол бодолтой. Одоо 2 ажиглалтай хүн байлаа. Нэг ажиглалгүй нэг эмо гар байлаа. За тэгвэл нөгөө хоёр нь яах гэдэг л архиар шахдаг ч юм уу эсвэл гоё юм ярьсаа эсвэл гिचгсэр бол хэл гоё өсөх төстэй. Яг тэр шиг энэ харилцаан дээр юу яг суулгаарай. Одоо дан ганц өөрөөс чинь нэг юм хамааралтай харилцаа биш. Одоо хоёр хүн хоорондоо ингэж харилцах гоё байт юм гэдгийг наа хүнд илүү сайн ойлгуулаарай заяа. Тэгжээж энэ харилцаа, энэ гоё, энэ бүх зүйлс илүү тийм гоё сайхан болно. Тэгээд тэрэндээ бүр сайхан ингэ зааж өг нөө хүнээс сайн сурах гэж бол энэ дээр ингэж гарч байгаа юм нэг. За хоёр дахь нь сар. Тэхээс тех гэсэн юм шиг зарим одоо хайрын хосын ч гэдэг юм уу эсвэл ажил төрөлж гэдэг юм уу юм чинь жоохон хойшлох, ядаргаа болох эсвэл одоо за би яадгийн монголч гоё шүү дээ. Тэр өөрөөнтэй ярихгүй эсвэл өөрөө аргалж ажиллах гэж юм тийм сонин тийм ядаргаа төгөл явдал болох магадлал ер нь байгаа. Сар үзэр бол одоо ер нь бодоод үзье. Шин сар гарахаар юу идгийг? Нар гарах хүлээлт хэрэгстэй. Тэгээ унтна гэсэн үг тийм. Эсвэл бол одоо юу гэдэг вүлээ? Одоо нар гарах хүлээтлээ. Тэгээ дундуур жоо шавд ч юм уу нэгсэндээ нар гарах гэж яана гэсэн үг. Яг тэрнтэй адилхан зарим зүйлс төр ийм жоохон хүлээх тийм процесс явах учраас ийм хүлээлтэн дунд бас зүгээр сууж болохгүй шөнийг бас айтайхан өнгөрөх хэрэгтэй гэдэг шиг бас одоо амьдралын энэ сайхан зүйлсүүдийг айтайхан эвтэйхэн одоо өнгөрөх талаар цогтой за болохгүй бол ганцаараа ч юм уу те хичээл зүтгэл гаргаад ингээд явах нь хамгийн чухал байга юм шиг заяа. Нөгөө талаас ийм байна. Ер нь жоохон энэ хөдрөд сонгосон хүнтэй энерги жоохон цэвэрлэмээр байна. Тэгэхгүй бол хүний үгээр олон хүний тийм сайн бол муу үгээр явсаар байгаад таавар юу яагаад байна. Одоо энерги чинь аюу тийм жоохон бохирдсон байгаад байна. Орклед нэг зүйл тавс гэдгийг тэр нэг юмс нэг хэрэглээ үзүүл аюу тийм энерги сайхан тайвшруулах хэрэгтэй. Нөгөө талаас бас нэг юм байна. Хүмүүс хинтээ харилцаж байгаа яг үүнд бодоод үз. Яг өөрөө тийм одоо юу мэрийн мэдрэмтгий хүн учраас өөр чинь тийм сөрөг энерги өгдөг хүн, сөрөг мэдрэмж өгдөг хүмүүсээс сөрөг мэдрэмж өгдөг зүйлсээс ер нь хол байгаа. Ялангуяа энэ хайр дурлал яадаг гэдэг юм эсвэл одоо амьдралын чухал зүйлсийг бүтээх гэж явж байхдаа заяа. Тэгэхгүй бол тань нөлөөлөл өндөр байд юм шүү. 3-т
саваны боол. Энэ үсэг сонгосон хүнд аюу тийм залуу сэтгэл байдаг. Тийм учраас бас гоё тийм романтикч байдаг юм уу те. Нэг юм бажгүй сэтгэж гоё юм хийж чаддаг, тэр хэмжээсэн байж чаддаг. Нэг ёсондоо одоо таны сүнс одоо та юу хиймээр байна? Яаж гоё тийм романтикмар байна? Тэрээс романтик. Гэхдээ хурдтай бас тийм шийдэмгий далаас тийм хийн. Тэгэхгүй бол нэг тийм хөгшин хүн шиг нэг тийм одоо өөр орхоор уулз яач юм уу? Эсвэл өвчгүй бол уулсан ч юм тийм сонин бодол хэрэггүй. Одоо нэг юм дээр үед бол юу гэдэг үсэн штэ. Шууд ингээл залгаал би одоо очлоо ч юм уу те. Эсвэл одоо очны гадаас уудаг ч юм уу. Эсвэл нэг тийм маягийн жоохон тийм гоё байгаарэ. Одоо эргэтэй ч эмэгтэй ч вэ. Яагаад гэвэл барлаа зүйл гэвэл энэ харилцаан дээр ер нь одоо арай илүү их тийм авч явах жинийн шумтай хүн нь өөрөө байгаад байна. Тэгэхээр тэр талаар ер нь болгоё гэж байна. За тэгээ ерөнхийд дүгнэхэд бол ер нь болох магадлал нэг 60-аас 65%. Гэхдээ одоо үлдсэн 35% бол цэвэр өөрөөс чинь шалтгаална. Жоон толгойтой байж иж одоо тодорхой байж иж шийдэмгий байж иж энэ харилцаа болно. Ингэж амьдралын сорилт орж ирэх ч гэсэн ерөнхийдөө нь одоо дурака хоёулаа ингээл ажиглалтай байна гэд эхлээд ингээд ойлгоо авчвал урт хугацаанд сайхан болно. Гэхдээ энэний харилцааг болгож бүтээж явах явцад үнэхээр ядрагатай үйл явдал болох магадaltaй учраас одоо энерги сайхан цэвэрлэх юм уу, орох тав сэргэлэхээ гэж зөвлөж байгаа шүү заяа. За харин одоо юу яа? Сахиусны тэнгэр танд юу зөвлөж байна? Харцгаая. За дээр яг гарч ирж суралцсанаа өхөө. Ер нь хосын харилцаа, ер нь хүмүүстэй эсрэг хүснтэй харилцаа. Ер нь өөрөөрөө аюу тийм би яг яах гэдэг тийм тэртлийн зүйлсээр мэдэрч, судалж, ойлгож явах хэрэгтэй байгаад байна. Тэгэхгүй бол одоо энэ хүсэл сонгосон хүн аюу яагаад байна? Гайгүй юм шиг хэрнээ яг хүмүүстэй бүрэн сайн танихгүй гэдэг юм. Бүрэн юм сайн мэддүү ч юм уу. Тийм нэг балаа жоохон үйл явдал байгаад байна. Зүгээр хэрэггүй. Битгий энэ дээр ингээд одоо юу яа? Одоо буруу хүнээс үг сураа сонсоод байвал тэгэл буруулан болно үстэй. Тэгэхээр яг нөө тийм номын уншаад юм мэдээ судлаад бас нэг юм байт юм тийм мэдээд авцаа юу нэгт. Хоёрт ууг нь юу юм бэ штэ? Хүмүүсээс маш сайн суралцах гэж штэ. Амьдралд нэг юм хэцүү зовлон үзсэн ихнэр байдаг штэ, ах нарч байдаг. Тийм хүмүүсээс юу суралцах вэ? Бид нар өөрсдөө ирээдүйд ингэж амжилт болох шүү гэсэн үг үстэй. Яг тэр шиг хүмүүсийн үгийг аюулсаа сонссон. Яг энэ хөтөр сонгосон хүний давуу тал гэвэл одоо өөр чинь хүний аз буюу амьдрал чинь аюул тажигдчих хүмүүсээс орж ирдэг юм байна. Гэхдээ энэ дээр өөр чинь магадгүй өмнө нь болох ёстой үйл явдлыг жоохон заримдаа зөвлөх маягт үйл явдал болд юм шиг байна. Дажгүй харилцаанд хосын харилцаанд орох юм тэгэл нэг хүмүүс орж ирэл сайхан хантай ужирвал алдаж болохгүй гэж юм ярьдаг байх магадлал байгаа шүү заяа. Тэгэхээр нэгс нь хүмүүсээ сайн суралц, сонс, юмаа сайхан судал, унш. Тэгээд эцсийн үр дүнд нь гэвэл яг логикийн дагуу өөрөө толгоороо үйлдэл хийгээрэй заяа. За харин юу яа? Одоо ерөнхий та хоёрын хоорондын энергийн зохицолгоо ямар хөө байна вэ? Харцгаая. Гэж байгаа шүү дээ. За сүүрийн цамхаг гарсан. Юу гэсэн үг вэ гэхээр одоо ерөнхий одоо байгаа амьдралын чинь үйл явдал аюу өөр байна. Хүнд байна. За юу гэсэн үг вэ гэхээр одоо та аюу тийм дайжгүй үйл явдал янз бүр хийх гээд байгаа хэрнээ одоо чинь таны ерөнхий суурьас чинь нэг тийм өөрчлөгдсөн тийм үйл явдал орох гээд байна. Хүн одоо юу гэдүүстэй 10 жилээсээ их сургууль руу орох хэрэгтэй байстэй. Тэгэхгүй бол ингээд улираас сурдаж болохгүй. Тэр бол сайн зүйл гэсэн хэрнээ төвхтэй. Яг тийм үйл явдал таны амьдралд болоод энергийн төвшин ч гэсэн байдаг. Энийг эвтэйхэнд авчвал воо 9 аяга өсөл биелэх өдөр. Хардаа одоо энэ хар муур ингээд ам барьсан байна шүү дээ. Ангаа барьсан ингээд чадсан гаргалтай одоо тийм бардам сууж байна. Яг тэр шиг ийм энерги биелэх сайн болох юм зөндөө ингээд болох гээд байна. Тэгэхээр юу ямар вэ шүү? Битгий өөрөө дээрээ ингээд хямралал гэж битгий бод. Энэ бол шагналтай амьдралын уралдаан. За яа. За ингээд одоо хоёр дахь хөтөр маань дууслаа. Хөтөр телевизэн таалагдсан бол лайктараараа шеэр subscribe арга мөн таньшил маш их баярлах болно. Мөнгөлийн утга нэрийг хийсэн юм шиг юм үнэтэй дэмжинэгтэй бичиж явуулаад тэр жил сайхан манифестигээ залбирлуулж ирүүлэх болно. Тэгээ та бүхэнд хамгийн сайн хүмүүс ирвэ. Мөн дашин дуртад ингээд нээлэн Монголд ирсэн офстой очлоо. Тэгэхээр та бүхэн ер нь ингээд уулзж үзүүлээ ингэж хийж байгаа бол сайхан холбогдоод үзүүлж болно. Эсвэл онлайн үзүүлж болох юм байгаа шүү. Тэгэд
байнгын стрессээ тайвширч чадахгүй хэцүү байвал та бүхэн ингээд энерги цэвэрлдэг оргил авсыг хэрэглээр санал болгож байна. 10-20 минут авснаас дараа 10-20 минут ингээд одоо юу яхаар бясалгал яагаад ирэхээр айгүй сайхан тайвшраа гой болоо гараад ирсэн байгаа шүү. За тэгээ сүүлд нь ийм хэлээ. Амьдрал юу чухал вэ? Хүсэл биелүүлэх. Тэгвэл хүсэл биелүүлэх юу хэрэгтэй? Яг тэр хүсэл биелүүлэлтөө зүтгэх. Тэнгүүд хүсэл биелүүлэлтөө зүтгэж юу хэрэгтэй? Хүмүүсийн зөв болон буруу зөвлөгөөнөөс яг зөвийг сонгож авах заяа. За одоо ингээд та бүхэндээ сайн санахыг хүсье. Одоо 3 дахь үзэрлүүгээ орцгоё. За 3 дахь үзэр маань зоосны хатан. За хөдрийг ажиглавал одоо их гоё тийм намблаг харцтай, бараг л усгал усчиг тийм зөвлгөөхөн харцтай нэг. Гэтэ ухаалаг эмхтэй одоо нэгэн зоос барьчихсан сууж байна. Чулуун сэнтиг дээр. За юу гэсэн үг вэ гэхээр энэ бол ерөнхийдөө бол бүтэн. Гэхдээ танаас бас одоо бүтэхтэй бол ер нь 70-аас 80% заяа. Гэхдээ юу яах вэ? Тодорхой хэмжээний хідэн зүйлсийг бас хийх хэрэгтэй. Тэгээд дээр нь энэ бас нэг тийм тэр дороо бүтчих асуудал бас биш байх шүү гэдэг үзрэл энэ дээр гарч байгаа юм. Нэгт зоос бол өөрөө айгүй удаан хэрнээ зогслогдгүй одоо элемент. Хоёрт эмэгтэй хүн байна гэдэг чинь ер нь бол хүний жоохон харгалнаа гэсэн үг. Одоо эрэгтэй хүн л амар тийм юу яадаг штэ юм хийдэг, юмны төлөв дайрдаг. Эмэгтэй бол ерөнхийдөө нэг тийм хайр гурамтай одоо гэр орноо ингээд байждаг. Ерөнхийдөө одоо символиз одоо бэлтгэн гихтгаар бол тийм байдаг. Тийм учраас энэ зүйл дээр юу яах ёстой байгаад байна? Таны бодож байгаа хүн ер нь бол тань руу бол одоо гоё хандж байгаа бас сэтгэл аргыг болгох гэж бол харж байгаа. Гэхдээ тэр хүн өөрөө бас арай бэлэн болох болоогүй байна. Тэгээ юу мэрий хоёр сонголт байгаа заяа. Нэг эхний сонголт бол яа тийм тэгээд нэг ээж шиг нь урдуур нь орол хамаг юм хийгдэж болж байна. Гэхдээ энэ бол нэг тийм зөв сонголт бол биш. Нөгөөх нь бол тэр хүнийг өөрийг нь бэлэн болтол нэг жоохон хүлээх хэрэгтэй юм шүү те. Яг хэрэгтэй нэгсэндээ болгож бүтээ жоохон хурц нэг урагшлаад нэг хойшлоод нэг жоох юм болж байгаад ерхийдөө бол нэг юм зунаас ч гэдэг юм уу айтайхан юм бол ер нь бол одоо та хоёр сайхан нийлээ бүтээд бол юм болно. Тэр хооронд зөндөө юм болгоч гисэн ерөнхий чиглэлийг нь бол одоо өөрөө хийгээрээ тий. Одоо тэр хүнд ухааруулаад ярих нь яриараа. Тэгээд эрэгтэй хүн ч гэдэг эсвэл эмэгтэй хүн ч гэдэг юм байх гэсэн чинь юм байх гэсэн чи бас энээр тэгээд гэдэг нь сайхан хэлж ойлгуул одоо тэгж байж одоо нөгөө хүн ч гэсэн бас сайхан болж бүтэх юм бол байгаа. Гэхдээ юу байгаа вэ? Энэ хоёр одоо сонгосон та хоёрын одоо нөгөө юу гэдэг юм аль арай ухаантай арай холыг хардаг чи юу байгаа вэ? Тийм учраас ерөнхийдөө тэр хүний чиглүүлэх залах үйл явдлыг бол чи хийн. Тэр хүн бас өөрөөртөө амьдралаа хөгжих одоо бас өөрөө илүү тийм дажгуур харахтай. Бас тэр хоорондоо бас болох үйл явдлуудыг болгох тийм байгаад байна. Энэ ихтэй юу яагаад байна? За сорил гэх нь хайшийн. Гэхдээ та хоёр одоо цогтаа нийлээд бас бие биенээсээ суралцах, биений амьдралыг илүү сайхан болгох, цогтаа гоё байх, тэртлийн зүйлс дээр бас нэгт суралцах хэрэгтэй, бас чиглэл авах хэрэгтэй байгаад байна. Тэр чиглэлийг бол эхний чинь одоо энэ хүсэл сонгосон хүнтэй өөрөө хийн. Тэгж явахгүй бол юу яагаад вэ? Нөгөө хүн рүү ерөнхий найдаа байгаад байвал болохгүй. Тийм учраас юу ямар байна? Болгоё, бүтээе гэх хэлбэл нэг тийм буруу зүйл бол биш. Гэхдээ одоо яг хаашаа яаж явбал энэ харилцааг дайжгүй болох юм гэдэг чиглэл жаны шомыг бол чи гаргах хэрэгтэй. Тэгж гаргаж байж энэ харилцаа, энэ үйл явдал илүү тийм дайжгүй үйл явдал болно. Бас нэг зүйл гэвэл хит амар тийм хурдан, хит амар одоо юу гэдгийг одоо юу гэдэг штэ байраал ингээл болдог тэр хурдлаач ингээл тийм адгаж бол болохгүй. Энэ хүнд одоо тийм цагийн цагтаа өөрөө хурдан болгоно гэдэг зүйл бол хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр хит битгий яар тэгээд өөртөө амьдралдаа хамгийн сайн зүйл ингэж яг бүх юм сайн юм хурдан ирнэ гэдэгт сайхан итгээрэй гэдэг хөзөр энэ дэр ингэж гарч байгаа юм шиг заяа. Нэгдүгürt ийм байна. Хоёр дахь нь шийдвэрний үзэр. Энэ харилцаанд ер нь хувь хүний харилцаа яадаг гэдэг юм та аль талд чинь суралцах зүйлүүд зөндөө байна.
Нэгт. Хоёрт та хоёр ерөнхийдөө аль аллаасаа залуу настай залуу сэтгэлгээтэй хүмүүс байгаад байна. Ийм учраас хит амар тийм юмыг хит амар хурдлуулаад хит одоо үеийн хүүхдээ болж юм эсвэл хит амар тийм ингээд юу mëсэдэг штэ. Бүр нэг хөдөө 50 60 жил цуг амьдсан одоо өвгөн нэг ямаа хийдэг эмгэнэн бас ингээд сүмөг сааж идэх тийм юм биш. Тийм баймааргүй. Харин бүр тэр тусмаа амьдралын сайн мэдрээ тийм гоё романтик харилцааг үүсгээд гоё одоо болцоо дейт бит хийгээ те би энэ гоё халамжлаад тийм гоё тийм жоохон халуухан юм ер нь хийвэл илүү сайн биш шүү. Тэгэд бас хийж санааж л айгүй сайн биш шүү те. Одоо тэгэхгүй бол яг суурин дээрээ яг үнэ та хоёр одоо гайгүй юм шиг хэрнээ бас их тийм жоохон өхмөл маягийн байгаад байна. Харилцаа бол ерөнхийдөө бол болж байгаа бол болж байгаа. Гэхдээ энэ бол одоо гэдгийг бас нэг тийм амарлаг гэдэг бол бас арай биш байгаад байна. Тэгэхээр энийг яалчгүй level up хийж төвшин сайн нэмэх хэрэгцээ бол байна заа юу. Тэгээ чинь шидтний хөзөр чинь өөр чинь юм байдаг байхгүй юу? Хардаа яг энэ бүх харилцаа ямар хөө байлах яг их бүрэн боломжтой танд байгаа. Энэхтэй за яг нэг үгүй яриа. Энэ харилцаа яг та хоёр ерөнхийдөө нэг цагийн уртаа хувь төрлийнхаа ямар өөрөө бол сайн болж бүтэн. Жижиг сажиг одоо юм хум саад бас байх гэсэн энэ ерөнхийдөө тийм суралцах бие бинийгээ тийм суралцах үйл явдал учраас битгий одоо тийм хямрах юм тийм болоорой жанжин шумтай байгаа явж байгаа аюу тажгүй гэсэн нэг тийм муу хөзөр бол алга гэхдээ жоохон тийм удаан янгалдаг хөзөр байна. Энэ хооронд та хоёр айлга тийм гоё дэйт хийж болцоод биенээсээ ойлгоод танид сайхан явж ивэл илүү дээр юм шиг гэдэг хөзрийн дээр гарч байгаа юм. Гуравт хөзөр нэг зоос дээр. За нэг зоос бол одоо зоос бол газар шорын элемент. За ялангуяа нэг зоос гэдэг бол модны үр. Энэ модны үр бол одоо тогтвортой хэрнээ үнэхээр удаан явна. Би 8 жилийн өмнө нэг одоо нарс мод тарьсан. Үнэхээр удаан ургад юм билээ. Гэтэ аюул гоё тийм ургаал явдаг. Гэтэ үнэхээр удаан ургаж байна. Яг тэр шиг энэ харилцаа нэг тийм амар хурдан бол үйл явдал болчихгүй. Гэхдээ маш тийм том суурьтай баг бар аюул сайхан юм бол болох юм байна гэж гарч ирж байгаа юм. Тэгээд дээр нэм байгаа юм. Хит амар тийм юу биш. Одоо юу гэдүүлээ мэдрэмжнээр суурилсан биш. Илүү тийм бодит байдал одоо тийм care халамжлаар суурилсан учраас энэ харилцаа амар тийм токсик байх нь ерөөхдөө гайгүй. Ялангуяа одоо өөрийн талаас юу хийж байгаа нөхцөлд одоо инги тгий гэж байгаа нөхцөлд хэрвээ нэг юм байгаа ч нэрээ энэ харилцаан дээр хүмүүсээр толгоо мэдүүлэх явах юу хүмүүстэй ингэж тэгвэл ажигч гэж хэлээ явбал болохгүй шүү. Харин тэр зам өөрөө ер нь бол та хоёр яг энэ харилцаан дээр яг ямар хөө байвал гоё вэ те юу хийвэл гоё вэ гэдгээ мэдээд хэлээ явбал тэр нь харин сайн. Үгүй бол ийм хоёрын хооронд одоо хүмүүсийн хэлсэн ярьсан юмнаас одоо буруутгах ч юм уу эсвэл үйл явдал гарах магадлал зөндөө бас юм байгаа заа юу. Тэгэд одоо хизээ хурлав хизээ тайван байх уу одоо яг хизээ яг өөрийнх нь амнаас үг сонсох уу те бүх юм тодорхой сайн байх ёстой. Хит амар тийм одоо драматик байж бол одоо юу драматикээр нэг тийм амар одоо хэрэл уруулал юм тийм байх хэрэггүй тайвшуул ялангуяа энэ зүйлс сонсон удаа илүү тайван байх хэрэгтэй. Тэр хүнээс жижиг сажиг тийм одоо мэдхгүй учраас юм орж ирнэ. Тэрэнд нь дагаж дагаж хямраад байж бол үнэхээр болох ч заа тэрийг хэлье. За ерөнхийдөө нь бол нэг юм байна. Одоо гаргалгааны навис үзлөө харцгаая. За чинь ингээд агааштай хөө. Тэгээд яг л хэлжлээ л та. Энэ та хоёр уг нь юу юм шүү? Харилцаан дээр айлуулах тийм бие биений тийм гоё халамжлсан байвал яадаг юм. 6 зоос хардаа. Одоо энэ туулаа бол зоосуудаа шуунд бол өгөөл гэж байна. Дагаад аваа л гэж байна. Яг тэр шиг одоо энэ зүйлс сонсон хүнд аюу гоё тийм халамжтай байна. Гэтэл одоо та хоёрын харилцаа жишээ токсик юм зүйл болд юм байна. Болох гэдэг. Ийм нөхцөлд яах вэ те? Юу яавал яадаг юм? Одоо ингээл токсиктой бол яана нэгэл нэг хүн одоо хэрүүлдэг юм зөрүүд хэрүүлэх орно илүү халамжлал эсвэл уурын гаргахаар нь үзье те одоо илүү тийм жоохон хит мэдрэмжээр биш жоохон тийм нохоо санаад үзүүл яадаг юм.
эцсийн өрөөндөө та хоёр болох гэдэг байгаа штэ. Гэтэл энээр та өөрөө одоо гэдгийг энэ хүн хэрүүл урал хийдэж юм болонгод зөрж хэрэлтэй, зөрж мэд юм бол тань сайн биш. Тэрний оронд халамжил, хайрал, тэ одоо бас тэгтээ ухаанлаг хайрлна. Өөрийнх нь дараа буруу байсан ясыг мэдрүүлж хайрлна. Одоо ойлгосоо дараа нь бол нэгсэндээ зөрж хэрэлдэхийн оронд илүү сайн ойлголц, тэгээ сайхан лгой хайрал, халамжил тэ. Тэгээд бас зөрөд хайрлал, халамжлал. Энэ харилцаа гэдэг чинь ийм байдаг юм аа, хоёр толгой байдаг юм аа тий. Би энийг хайрлах, зөрөж намайг хайрлах харамжлахгүй байвал болтгоо гэдгийг сайн ойлгол. Наа хүн чинь бас магадгүй өнгөрсөн талдаа жоохон шарах сорвтой байх магадлал байгаа шүү заа юу. Тэгэхээр одоо юу гэдэг яг бас хүнийг хайрлах тал дээр мэддэхүүн багтаа байх магадлал байгаа. Энийг сайхан заагаад тэгж байхад ерөнхий бусад зүйл нь бол ингээд аанда сайхан болчихдөг юм. Хоёр дахь нь дахиад шидтэн. Сур бас дахин сур. Хүмүүсийг ойлго одоо тань бас дахин тань. Тэгэд хүмүүсийг одоо таньсан дээрээ дүгэн, дахиад таньсан дээрээ дүгэн. Яагаад вэ гэвэл юу яагаад вэ? Ер нь энэ хүний таньж, энэ хүнтэй нэг ажиллаж, очир зүгөө олж иж дараа чи үйл явдлууд чинь илүү сайхан болоод илүү тийм дажгүй болох гэдэг. Тэгэхгүй бол та өөрөө одоо хүнийг сайхан хайрлах халамжтай юм байгаа гэж. Гэтэл нөгөө хүн чинь бас болохгүй яах. Нэгсэн нэг юм тэтгэврийн ээж шиг болчих гэдэг. Хүн сайхан сэтгэл гаргадаг. Гэтэл зөрөд хүнээс сэтгэл орж ирэв. Гэтэл чинь хүн зааж өгстэй. Заримдаа нэг юм дараа нь одоо нэг юм юу гэдэг чтэй. Тайвшруулчаад дараа нь чиний буруу байсан ойлгодог ч юм уу те. Тэгээ уурсгуулдаг ч юм уу. Нэгэсэндээ энэ хүнийг сургаадаг гэж байгаа болохоос биш. Энэ хүний аманд нь орж явна гэсэн үг биш шүү заа юу. Яг тийм зүйлэл айгүй сайн ойлгох нь энэ айгүй чухал юм байгаа юм. За гурав дахь нь 7 сэлэм. За үнэхээр хэлж гин. 7 сэлэм бол юу гэдгийг одоо сэргэлэн бай, авхаачтай бай, тодорхой хэмжээнд зарим зүйлсийн тийм хурдтай шалмгаа бай. Угаасаа та хоёрын харилцаа бол том зургаар удаанд жоохон батна. Харин тэр хооронд жижиг тийм токсик үйлсүүдээр их тийм тэнэг цэрэлэг тэнэгтэж явж байгаа тийм. Одоо тэрний оронд аюу тийм хаширал хямнгаа энэ хүн юу гэж яаж нэгж гин аюу тийм бодолтой за ингэвэл би тэгж хэлнэ энэ үл ингэн энэ хүнээс нэг ийм жоохон нэг юм хурган тэнэг тэнцэн гарна энэ үед нь би ингэж тайвшраад ингэх ёстой гэдэг. Тэгэхгүй бол нөгөө түрүүчийн нөгөө нэг юм нэг сайхан нэг тийм бурханлыг намбаага сууж байгаа анаа маань өөрөө жоохон ядрах магадaltaй. Одоо төвхтэй байдалд орох гэдэг л гэсэн үг шүү дээ. Тэр ойлгож байгаа үстэй. Ийм зүйл яг том зургаараа нэг тийм сайн зүйл дагуулдгүй. Харин бүр хүнийг улам их ядрааж лаа болдгийг. Тийм учраас одоо нэгэсэндээ бүх зүйл ерөнхий байдлаар бол таних байх хэрэгтэй. Харин та яг ийм зүйл байх хэрэгтэй, тийм зүйл байх хэрэгтэй. Тийг шийдэмгий хэлж явах хэрэгтэй. За юу. Тэгж байж энэ харилцаа аюу дайггүй болно. Зоосны хатны хамгийн чухал зүйл бол тайван байж яагаад одоо эвтэхнэр гэхдээ тийм залжнаар одоо ад зэрэгэлч нь бол чиний утсан дээр байгаа зүйл биш ээ. Ад зэрэгч нь хажууд чинь суугаад байна. Тэр чинь би юм а гэдгийг ойлгох юм байна. За харин одоо сахиусан тэнэг юу гэж зөвлөж байна? Харцгаая. За эхнийх нь за дахиад нэг суралц гэж байна да. Ер нь бол одоо энэ гэхдээ юу хүмүүстэй энэ хүмүүсийг сонсон хүндээ ер нь нэг юм одоо хүмүүстэй харилцаг ажил байдаг хийдгүү. Бас суралцах зүйл зөндөө байна гэж үнэхээр гарч ирж байна. За яа. Хоёр дахь нь ер нь аюу тийм суурьнд аюу тийм тайван энэ хүнд итгэж бас өөр энэ хүнд өөргөө тийм итгүүлмээр байна. Тэгэхгүй бол энэ хүний нөлөө ч эсвэл таа ч нөө жоохон тийм за халтай гэх нь хайшийн одоо бас аюу тийм сэрвчтэй эрсдэлтэй ч юм уу тийм бас жоохон барьцдаг ч юм уу те энэ хүн хичүүл яа энэ хичүүл яа гэдэг тийм тайван байж чадахгүй байгаад байна. Нэгэсэндээ энэ хүн таны энерги тайван байх хэрэгтэй болохоос биш одоо та тэрний энерги тийм ядаргаатай тийм токсик тийм эсвэл тийм байнгын сандраа төгшөө байдал байж болохгүй. Тэгэхээр энэ хүсэл сонсон хүнтэй угаасны тайван хүн учраас одоо энэ хүний гоё байлгыг болгоё бүтээе те ингүүл сайн шүү тэгвэл муу шүү гэдгийг ойлгуулад явах нь хамгийн чухал юм шүү заа юу. Дээр нь энэ хүний таны энерги бол аюу хүчтэй тайван энерги. Тэгэхээр таны энерги л явах хэрэгтэй. Энийг сахиусны энергид зөвлөж байна. За харин одоо та хоёрын энерги хоорондоо ямар хөө вэ? Харъя. За ингэ гарч ирсэн дахиад. Таны энерги бол аюу тийм 9 зоос буюу тийм аюу ухаалаа. Гэхдээ бас гоё үзэсгэлэнтэй. За эрэгтэй байсан ч үзэсгэлэнтэй хэлж даа нэг буруудах юм байдаг.
Манай эрчүүд ч гэсэн бас үзэсгэлэн гайхуулж яваа хүмүүс байгаа л үз. Тэгэхээр нэг өстөндөө юу ямар вэ? Та бол аюу тийм тайван дүлгөө энерги төвшөнд гоё байгаад байна. Гэхдээ энэ хүнийг өөрөөсөө жоохон илүү гэж харах өнцөг байгаад байна. Үгүй харин бүр тэр тусмаа та энэ хүнийг одоо тийм сургаад авч юм эсвэл одоо энэ хүнийг би одоо дээр нь гарах хэрэгтэй ч юм те. Гэхдээ нэг тийм одоо нэмэх 18 ч юм уу эсвэл тийм одоо мөнгө санхүүгээр бол гэхээсээ илүү одоо сэтгэхүйн хувьд би хүнээс арай тийм илүү байгаа. Би энэ хүний одоо энэ хүн миний vibe-д орж явах хэрэгтэй юм аа гэдэг. Сэтгэхтэй заяа. Тэр хүн бол жоохон нэг юм хаширч гэдэг юм уу. Эсвэл би энэ хүнээс арай дээрч одоо өөрөө чинь жоохон одоо би энэ хүнээс арай дээрч гэдэг юм уу. Тийм маягийн жоохон бодол байгаад байна. Яаж яхад амьдралдаа нэг чинь жоохон бас одоо шарах цар зөндөө байгаа учраас төвөгтэй нөхсөж жоохон энэ зүйлийг болох гэдэг байна. Та хоёр эвтэйхэн дийлээд эвтэйхэн байх магадлал янз бүр байгаа гэвэл байгаа. Гэхдээ битгий юу яа? Битгий ингээд өөрөөгөө тийм төвөгтэй байдал орвол ялангуяа энэ хүн нөгөө хүн ч юм бол төвөгтэй байдал оруулах магадлал байгаа. Тэрийг та эвтэйхэн янзлах бол болох юм заа юу. За ингээд одоо 3 дахь хөзөр маань дууслаа. Хөзөр дэвжүүлэлт таалагдсан бол лайк дараад шеэрээрээ subscribe дараад мэдээний шиг маш баярлалаа. Амон гүлэний утгаар юу хийж юм болоод юм тийм юунит төмжид гэвчэвэл төрөлөө сайхан манифест хийгээд зөвлөлөө ерөөлөх болоо. Тэгээ та бүхэнд хамгийн сэсэл төсөөрөө. Дашин дурсгад нийлэн ингээд Монголд ирсэн. Ер нь Монгол нэгслэг байх. Тэгэхээр уудч зүйлэх гэсэн хүмүүс бол сайхан холбогдоорой. Оффистаа өнөөдөр очлоо. Тэгээд мөн одоо байнгын стресстэй тавьчих хэцүү байгаа бол та бүхэнд ингээд хоорог гэхэд энерги цэвэрлэлт авсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут авснаас нороод 10-20 минут бясалгыг гараад ирэх аюул сайхан бол юм ааш заа юу. Тэгээд хамгийн сүүлд нь хэлье. Амьдралд ад жаргал маш чухал. Тэгэхдээ тэр ад жаргалыг бүтээхийн тулд зөв бүтдүүр шүү заа юу. Өөрөө бүтээх хэрэгтэй гэдэг. Тэхийн тулд толгойгоо маш сайн ажиллаа заа юу. За одоо ингээд 3 дахь төсөл маань дууслаа. Та бүхэн хамгийн сайн өсөөрэй. Тэгээд дараагийн үзэгдэл дээр уулзцаая.